Монголын хамгийн бүгийн адгийн мал хоёр новш бидний өмнө булан гарч ирлээ. Yo, what's up контентчдоо? Та бүхэндээ нэг тийм fresh контент хүргээгүй асар удсан байна. Тэгээд эмээ үлээгээд би та бүхэнд бас контент хийж үлгэр шийдлээ. Гэхдээ энэ бас их сонирхолтой байх болов гэж бодогдоод байгаа шүү манайхаа. Юу вэ? Ямар учиртай контент вэ гэхээр вэ шүү дээ. Манай social шилдэг инфлюенсерүүд те одоо ингээд Монголын одоо юу гэмтэй. За ерөөсөө ингээд та бүхэн шууд олоогүй харч. За энэ бол мөрөөдлийн баг. Mongolian Dream Team рандом нэг эсрэг нэг хин дийлэх вэ. За тэгээ King of the Hill гэдэг энэ зарчмаар нь бүгдээр хамтдаа энд одоо хин гарч ирэх нь бол би идэхгүй ямар ч сан мөрөөдлийн баг гэж байгаа учраас энд сууж байгаа эрхмүүд бол байх нь Батбаатар байхаа гэж бодогдож байна. Одоо тэгээ 32 сонголтоос 32 раунд явах юм байна. Let's go. Start. Энэ ямар цаас. За. Өстөө Японд даруулга гүн далаа. Энэ хоёрын хин үнэхээр илий вэ гэвэл мэдээж гүн далаа штэ. Яа. Лайв ч мөн хэрдэн гүн далаа. За мөн хэрдэн. Миний харуул зүг. Хамгийн тэ хэдүүлээ энд бол зүгээр хамгийн таг эргүү мал жинхэнэ Монголын шилдэг малыг тодруулж байгаа шүү дээ тэ. Батбаатар let's go. Мөн хэрдэн бол хажууд нь арай боловсралтай. За сульфат модернист наба тийм ээ. Батбаатар. Наба ард түмэнд гимгүй. Тэл илгий шин. Батбаатар. Тэгээд даш нэмийг бол мэдчихгүй мэн Батбаатар. Монголын ютубер Санчер гэж энэ бас энэ хальт ганц нэг шортс үзсэн санагдаад байна. Энэ бас илгийн мал хүнөө гэдг нь бол шүүж чадахгүй юм байна. I can't judge you boy. Батбаатар. Ихэр ус цэрэн. Арай философиго бас гайгүй. Тийм ээ, мал минь Батбаатар. Самдаа бол бие үнснээс өөр бүртээ давшиг үйлдэл хийгээгүй. Тэгэхээр Батбаатар. Яа, за энэ ч харин юу вэ? Даяар Монголын удган бөө өмжөрд болмаа. Яаж дээ бас те? Яалчгүй бас драфтаар юмжирт лом орж ирлээ. Мөнх тэмбэрэл мультиплеер. Мультиплеер гэж шүү дээ. За юмчкаг одоо яаж. Гэтэ мань үний бас нэг постуудынх нь description эсгүүд нь эвгүй орж ирэх юм ч орд. Гэхдээ бас яг малын хэмжээнд ярихдаггүй. Айгу. Манай шугар хөрхий гимгүй чаавас та. Ард түмдээ илгээр нь мүлхүүлж байгаа татварын дарамт ер нь бол зүгээр тулгамдсан асуудал бол татварын дарамтанд бүтэн чихэж чадж байгаагаар нь малаар цоллооч гэвэл одоо Нямбаатар л та. Дараа. Дэмжир тулам. Энд мөн Баатарлын хувьд бие үнэлээд найз өхнөө зодсноос өөрөөс яа гайгүй. Тэгэхээр Нямбаатар. Хэрэг өөрхөн гарч ирсэн бол одоо Нямбаатараас өөрхөн гарч ирсэн нь бол би жавхлан дээр дарчмаар байлаа. Гэхдээ өөрөө одоо Нямбаатартай таарчдаг нь их онцгүй юм болчлаа. Энд бол одоо яалчгүй Нямбаатар л сонгогдно шүү дээ. Энэ хүн бол одоо юу лээ? Энэ хүн бол одоо Нямбаатартай харьцуулагдчихгүй. Энэ зүгээр юмыг жоохон хатуухан хийлчдэг
шудраг зан хүмүүсийг өөрийнх нь эсрэг төрхрээд байдгаас ер нь бол малын тоонд явах боломжгүй хүн. Юу вэ? Энэ залууч гэсэн. Ер нь бол хэсэг сан илэрээд одоо бол гэгэрж үзүүлж байгаа л хүн шүү дээ, тэ. Баатар. Яа. Та нарын хувьд одоо энэ хоёрын аль нь? Манай Lord of Voldemort. Тийм ээ. Gaylord. Жама юм уу? Имбатер юм уу гэж байна. Яа, за жама. Одоо ёо, дэлиж. Жама. Энэ бол зүгээр албаар тэнэгттэй. Уг нь бол дуу модуулаад хүрл эрүүл хүн шиг л байсан юм да. Албаар тэнэгтдэг бөхөө хандлт авах гэж. Пранк. Жамаг минь яаж гүйцэхтэй. Яа. Жама штэ. За энд бол тийм ээ. Уучлаарай, жамаг бол тооша сууж анаг энтөө гэд одоо бидний агуу наараа ихч орж ирсэн. Уучлаарай, сумын ад 6 наараа. Тэмцэгч дашнам гэд энэ аг албаа дээр дуудагдсан. Гэхдээ энэ бол ёх наараа. Үнэрээ наараа гараад ирдлээ. Энэ одоо харин яадаг юм бол да. Энэ хоёр бол хоёулаа нь одоо Монголын кичэрхэг эмэгтэйчүүдийн төлөөлөл болсон сайхан бог шаарнууд л та. Монголын эмэгтэйчүүдийн тархийг одоо буургууд тишээг нь заалж тийм ээ. Урайлан гөхүүлэн дэмждэг. Гэхдээ энэ бол бас үгээр хүнийг алдаг зөвүүн авгаа. Fuck you нара. Ёо, legendary хүн гарч ирлээ. Наарыг яаж барах вэ? Би бол наарыг яаж зүгээр шивэр. Би бол буянтай хөө. Та бол агуу хүн. Эрхэм мөндөд үзэгчтэй. Яг одоо та бидний өдөөс хоёр хөгийн новш гарч байна. Танийхор бас аль нь вэ? Кик. Яг одоогийн байр суурьнаас нь бодоод үзэх юм бол яг одоогийн байр суурин дээр бол наараа илүү тэнэгэ. Ард иргэдтэйгээ ер нь тэгж харьцдаг тийм ондаг ус төрч байдгүй. Яа. За King of the Hill-ийн шилдэг 2 Монголын хамгийн хөгийн адгийн мал 2 новш бидний өмнө булан гарч ирлээ. За мөн л та нарынхаар аль нь вэ? За яаж ч утсан хор хөнөөлөөрөө дух цэцгийг барах амтан гэж дээ юу байх вэ те? Баяр хүргэе. Та бол бидний
ертөнцийн миний хар бидний ертөнцийн агуу амьтан шүү. За тэгээд бичлэгийг маань ивент тэгж спонсорлож ажилладаг K-Dropsic.com маань төвшин гэсэн промо кодыг ашиглаж цэнгэлэлт хийх тутамд танд 20% бонус болоод 50 центийн урамшуулал мөн giveaway хэсэгт байгаа надаас зарлагдж байгаа маш олон төрлийн гифтүүдэд оролцох боломжийг хангадаг билээ. Доор байрлах description хэсэгт байрлах линкээр ороод цэнгэлэлт хийх бүрэн боломжтой шүү. Дараагийн бичлэгээр уулзтаа. Түр баяртай.